Үзэгч та бүхэн арамлан айлтгая. Би Сэтгүүл Бадарчин жаргалмаа. Энэ орой үзэгч та бүхэндээ уулзуулж студид ярилцахаар улсын хурлын гишүүн Баасан Хүүг урьсан байгаа. Урилгыг мань хүлээн авч хүрэлцээрснээр их баярлалаа. Та бүхэн бас урьж нэвтрүүлэгт оролцуулж чад баяртай байна. За мэдээж яг та бас анх удаага парламент сууж байгаа гишүүн биш тийм ээ. Хоёр дахь удаага парламент сууж байна. Энэ парламент сууснараа та ер нь улс орон хоорондоо юу хийж чадсан гэж хамгийн түрүүнд хэлэх вэ? Эндээс ярилцгаа эхлэе. Өмнөх 4 жил та бүхэн хэрвээ санаж байгаа бол Монгол Ардын хувьсгалт нам, ардчилсан намтай хамтран засаг барьсан. За гэвч зөв бодлого, зөв үзлийн талд зогсох ёстой гэж миний хувьд бол байр суурь хатуу байсан. Тэр утгаараа бол олонх дотроо цөөнх дотроос бүр цөөнхөд ажиллаж байсан. Үндсэндээ бол хэд хэдэн маш ноцтой асуудлуудыг бол ил тод тавьсан. Тэгээд үнэнд гүйцэгдлээ те. Жишээлбэл 6 сарын 11-нд сонгуульд оролцохдоо би эрдэнчүүдэд ганцхан үг хэлсэн. Наад эрдэнтий чинь зардсан шүү, автсан шүү. Одоо бид ирээдүйн тухай ярья. Би энэ хууль санаачаас энэ хуулийн дэмжээч гэж ярьж байсан. За дээрэс нь одоо юу гэдгийг өмнө бас хэд хэдэн алдаатай шийдвэрүүд байсан. Тэр шийдвэрүүдийг би бас засах ёстой гэж хэлж байсан. 34 хууль санаачлаад 8 хуулийн батлуулж чадсан. Тэгэхээр энэ бүхэн маань эргээд ингээ харахад бол зөв талдаа зогсоод явхад бол цаг хугацаа тухайн үедээ хүмүүс үл тоох, доромжлох, гутаах байсан ч гэсэн зөв талдаа зогссон хүн ямар ч байсан зөв байхын төлөө харагддаг гэж боддог. Тэр утгаараа бол одоо хүртэл хийсэн зүйл, хийж байгаа зүйлдээ харамсахгүй явж байгаа. Энийг л би одоо юу гэдгийг парламентэд хийсэн ажлын маань үр дүн гэж үзэж байна да. Хуульчин болгоч. Юу гэдэг чинь парламент сууж байгаа мэргэжлийн хуульчид юу хэр байна вэ гэдэг дээр олон нийт их анхаарал тавьдаг л да. Тэгэхээр магадгүй яг та сая хэллээ шүү дээ. 6 сарын 11-нд би эрдэнтийг чинь зарцсан шүү гэд хэлж байсан гэж. Яагаад тэр үед олон нийтэд энэ тухай мэдээлэл хүрсэнгүй вэ? Олон нийтэд энэ тухай хүрээгүй гэж олон нийт зүгээр сонсохыг хүсээгүй л байх л та. Тухайн үед сонгуулийн үед манай штаб ахалж байсан хүн хэлжээсэ. Гишүүнээ та буруу юм яриад байна шүү. Яагаад буруу юм яриад байна гэхээр хүн дургүй юмаа хүлээж авдаггүй маа. Өөрөөр хэлэх юм бол та өвчтөй вэ шүү эмчлүүлээрэй гэх юм бол ямар муу ёроо юм бэ? Зүгээр л ажиллаа хийж яхад гэж хүн боддогтой адилхан. Тэр үедгээл манай тэр эрдэнтэд колор фильм гэдгээ студент залуучуудтай хүртэл би наригж хэлжээс. За та нар ядаж зөвшөөрчээч. Бүгдээрээ гар барьж. Сонгуулийн дараа 6 сарын 30-нд дуурц. Би гарах гад яриад байгаа юм шээ. Наа чи ийм юм болчоод байна. Бичээс. Оросуудын зүгээс бол надад тодорхой мэдээллүүд байсан. Тэр мэдээлэлээ хэлсэн. Зүгээр шууд ил тод хэвлэлээр ярих гэхээр нөгөө нууцын зэрэгтэй бичиг баримт байсан учраас нөгөө төрийн нууцыг одоо задлсан гэдгээр нэр татуулчих гад байсан учраас бүр ингээд хэвлэл мэдээлэлээр тодорхой юм ярихд бол төвхтэй байсан л да. Тэгвэл бол сонгуулийн бүх сурчлагын үед одоо манай эрдэнчүүд бол санаж байгаа биелжил байсан. Та өөрөө бас хуульчийн хүний хувьд бас яг хуулийн хүрээнд ажилласан гэж хэлж байна. Тэгвэл байх уу. 2014 оноос эхлээл та бас эрдэнтийг бас ард нийтийн хувьцаат компани байгуулах тухай хууль гэж бас санаачлал уг нь яриад байсан л л дээ. Тийм. Яг уу эрдэнэт одоо бол ийм байгаа. Би 2 хууль санаачилсан байгаа. Өнөөдөр би улсын хурлын дарга дээр ороод хэлсэн байгаа. Нэг нь энэ 7 хоногт ерөнхийдөө өргөн барихад бэлэн болж байгаа шиг байна. Засгийн газар саналаа ирүүлж байгаа гэсэн сургадуулсан. Нөгөөх нь бол би засгийн газар руу санал өгүүлэх гээд төсөл маань одоо бэлэн байна. Тэр нь ямар учиртай вэ гэхээр эрдэнэт болохоор 17% роялти татвар өгдөг. Тэгэхээр одоо ерөнхийдөө зөвхөн одоо энэ 17% дээр жишээ аваад үзэхэд 8% нь хадгалаад 4% нь орон нутаг аваад 5% нь яг оюутлогоо шиг өгөх хэрэгтэй гэж. Өөрөөр хэлэх юм бол эрдэнэт хөгжлийн сангийн хууль гэдгийг санаачлаад өргөн барих гэж. Хоёрдугаарт нь энэ цагаан сувраг гэдэг одоо МАК компани эзэмшилж байгаа энэ цагаан суврагыг эрдэнэт үйлдвэрийн эзэмшилд өгөх ёстой гэж үзэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол оюут толгойн далд уурхай цагаан сувраг хоёр ашиглалтанд орох юм бол зэсийн үнийг энэ хоёр компани л тогтооно. Зах зээл эдийн засгийн зах зээл хамаагүй худалдаа авагч нь цэвэр хятад байгаа учраас хятадын зах зээлээс хамаараа тогтооно. Тэгэхээр нөгөө өртгөө дийлхэ болж байгаа эрдэнэт үйлдвэр маань одоо 4200 гэж байна. Тэ. Тэр маань бол жишээлбэл нөхдүүд 3000-аар зарах юм бол тэгээ эрдэнэт үйлдвэр автоматар дампуурах юм. Тэгэхээр энэ утгаараа бол цагаан сургыг эрдэнэт авах хэрэгтэй. Гэхдээ 49% өгөхгүй. 51% эзэмшилд байлгана.
Өөрөөр хэлбэл 49% ашиг хуваарлахгүй гэсэн үг. Ийм байдлаар зүгээр цагаан сургад нөхөн төлбөргээд за максимумдаа нэг 100 сая доллар нь л өгнө үстэй. Гэтэл тэр маань бол хоёр дахь Эрдэнэчиг том компани байхгүй. Эрдэнэт өнөөдөр онгоцны үйлдвэртэй. Онгоцны буудалтай. Тэгэхээр онгоцны буудал дээрээ өнөөдөр юу гэдэг ашиглаад ажилчдаа 14 хоногоор Эрдэнэт рүү юу гэдэг цагаан сургууль руу явуулаад тэгээд 7 хоногоор амраагаад ингээд оюутлогоо шиг ажиллаж болно. Өөрөөр хэлбэл тэр 6000 ажилтан заавал Орхон аймгийн нутаг дэвсгэр дээр ажиллах ёстой гэсэн юм байхгүй шүү дээ. Нэгэнт корпорац концерн учраас тэгж явах ёстой гэж би бол үзэж байгаа. Тэр утгаараа лицензжүүлэхгүй бол бас нэг асуудал нь юу гэх юм бол Эрдэнэтийн нөөцийн асуудал бас жаахан төвөгтэй байгаа. Би ингэж байгахад л да. Таныг болохоор 2014 онд 15 онд яг Эрдэнэтийн асуудлыг ярьж хахад Эрдэнэт бол Орос Монголын байсан. Тэгээд ч угаасаа тэрийг бол би одоо бол Монголын засгийн газар авцсан л гэдэг байгаа шүү дээ. Монгол авцсан. Монгол яг нь Монголын энэ одоо 3 дахь өдөр засгийн газрын хуралдаанаар шалгалтын дүн гарах юм шиг байна. Шалгалтын дүн гараад тухайн дүнгээрээ хилцэгдсэний дараа улсын хуралд орж ирэх баг. Улсын хуралд ороод хилцэгдэх үед бол байр суурь илэрхийлэх гэж бодож байна л да. Би өөрөө хуульч хүн нотлох баримтан дээр тодорхой үндэслэлтэй юм л ярих ёстой л да. Тэр утгаараа таамаг бол янз бүр гэж болно. Нямдар жигшүүн шиг ч юм уу эсвэл тэрнээс ч өөр ноцтой таамагуудыг гаргаж болно. Гэхдээ тэр таамгаар өнөөдөр явах хэрэггүй. Яагаад вэ гэх юм бол нэг асуудал байна л да. Эрдэнэт үйлдвэр болвол 6000 хүний хувь зайгаасаа гадна Монгол улсын эдийн засгийн хувь зайтай бас холбоотой. Өнөөдөр эдийн засгийн тэр хямралтай үед тэр дундаа өнөөдөр үйлдвэрийн одоо нөөцөө өндөржүүлсэн байдлаар ажиллаж байгаа үед ямар нэгэн хий хардталтаар ус төржилт хийх юм бол үйлдвэр тодорхой доголдол эсвэл үйл ажиллагаанд нэг хямрал өгөхөл тэр хариуцлагыг хэн өрөх юм бэ? Ус төржил өрөхгүй шүү дээ. Тэгэхээр ийм ноцтой байх талтай учраас бүх юмд хариуцлагатай бөгөөд нотлохотой ажиллах хэрэгтэй гэж үзээд би тэр ажлын хэсгийн дүгнэлтийг анхааралтай хүлээж байна. Өнөөдөр бас би тодорхой хэмжээгээр засгийн газраас болон холбогдох газраас нь асуусан. Тэгээд энэ 3 дахь өдөр ажлын хэсэг дүгнэлтээ засгийн газартаа танилцуулна гэсэн. Засгийн газартаа танилцуулсны дараа улсын хурд оруулж ирэх байх гэж би итгэж байгаа. Одоо тэр Эрдэнэтийг авчихсан гэдэг байгаа тэр Эрдэнэ үлэг гэдэг одоо хүний нэр яригдаад байгаа шүү тийм ээ. Тэр компани одоо маркет дээр бас одоо хөрөнгө оруулалт хийгээд авах гэж байгаа гэдэг ийм мэдээлэл та сонссон уу? Би ингээ маркета Эрдэнэтийг холбоод ярихаар би асуулаа л. Би Мак Эрдэнэт хоёрыг холбоод байгаадаа биш л дээ. Миний хэлээд байгаа юм юу гэвэл Эрдэнэт дотроо дахин лиценз авах ёстой. Эрдэнэт үйлдвэр одоогийн байгаа энэ нөөц байгаа зүйл дээрээ нэмж дахиад одоо юу гэдгийг нөөцтэй болох ёстой гэж би яриад байгаа. Тэрнээс биш энэ хувийн компаниудын хоорондын асуудал дээр би ач холбогдол өгöd байгаа юм биш. Одоо тэг яг эзэн хэн гэдэг нь тодорхой бус байгаа энэ цаг мөчид ингээд засгийн газар дүгнэлтэд танилцуулах баг. Миний одоо олж мэдснээр бол Оросын тал өмчөө зарсан байна. За өмчийг зарсан үйл ажиллагаа нь одоо ард түмэнд бол тодорхой бус байгаа. Мөнгөнд үн тодорхой бус байгаа. За дээрээс нь бол тодорхой хүмүүсийн нэр яригдж байгаа. За тэр хүмүүсийн хувьд ч гэсэн бас тийм ээ яг ямар утгатай ямар үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг нь бас ойлгомжтой байгаа. Тэгэхээр засгийн газрын санал дүгнэлт ирсний дараа энийг бол ярьсан нь хамгийн зүйтэй алхам болов гэж би ойлгож байна. Яг тэгэхээр сонгуулиар ард түмэн ардын намд саналаа өгөхдөө энэ Эрдэнэтийн савлгаа гэж хэлж болно. Энийг бол ардын намд 65 хүний өгсөн шүү дээ. Энэ 49%-ийг ярьснараа Монгол ардын хувьсгалт нам тэр дундаа надад бол ямар ч ашиг байгаагүй. Хатуух байлгээд. Яг гэх юм бол ардын намд бараг судалгаагаар 5-д явж исэн хүн шууд автоматар 3-д ороод өчнөө үнээс санал авсан. Миний авч болох байсан олон санал бол хаягдсан. Тэгээд нөгөө талаас бас одоо нөгөө энэ асуудлыг ярьж исэн Оюнбаатар, Баянсэлэнг тий гэх мэтчтэй одоо юу гэдгийг сайдууд ч гэсэн гарч ирээгүй. Тэгэхээр энэ болгон чинь бол зөвхөн ардын намын өгсөн тэр хэвлэлийн урд нөлөөлөв гэж ойлгож байгаа. Тэгээд сонгуулийн үед одоо санд өгч байгаа хүмүүс уцаар ярьж байгаа сонсч байсан. Энэ үйлдвэрчий чинь байхгүй болгож байна. Энэ ардчилс нам чинь баллах гэж байна. Тийм учраас бушуухан ардын намаа сонгооч, хурж ирээ саналаа өгөөч гэдэг миний ажид хүртэл хүмүүс ярьж байгааг би харж л байсан л да. Тэгээд яг хуу цагийн цагтаа үнийн үннээр гарна үсттэй гэж би бол харж байгаа. Зөвхөн миний хувьд засгийн газрын
дүгнэлт энэ 3 дахь өдөр төдөө ороод ирж байгаа үе дээр мэрэгжлийн хүмүүсээр нь дүгнэлтийг гаргавал мэдээж таамагуу зөндөө байгаа учраас худлаа дүгнэлт гаргах юм бол тэрийг хизээч хинч зөвшөөрөхгүй. Би бол Эрдэнэ төлөвлөрийн хуулийн хэлтс болон тодорхой хүмүүстэй албан тушаалтнуудаа нь уулзч хэд хэдэн асуудлуудаар хатуу байр суурь илэрхийлсэн. Нэгдүгээрт нь ямар асуудал вэ гэхээр тэнд байгаа өмчийг өргөдүүлэхгүй шүү. Жишээлбэл одоо юу гэдгийг горняк гэд нэрлэдэг юм л да. Уур хаачин соёлын ордон хангаар зохицолбор энэ мэнийг бол өргөдүүлэхгүй шүү. Энийг бол ямар нэгэн байдлаар бол энийг бол төрийн өмч учраас бид бол энийг анхаарал тавина. Хоёрдугаар нь Орос 3 дугаар сургуулийг хэвээ явуулах ёстой шүү гэж. Тэр үед 9 сарын 1 болох гээд ард түмэн бол маш их сайн хэцүү байсан л да. Орос сургууль бай. Тэгээ одоо хүүхдүүд маань яах вэ гэдэг. 3 дугаарт нэг ч ажилчныг халж болохгүй шүү. Мэдээд тодорхой удирдлага бол хамаалга. Дээрээс нь юу гэвэл Эрдэнэт бол хулгай үүрлцсэн газар. 5 тэрбумын ажлыг 5 сая доллар гэж бичээд идчихсэн. 300 мянган доллараар тийм ээ 300 мянган еврогоор мод тайрнч гэдэг юм уу? Эсвэл одоо юу гэдэг 30 тэрбумаар байшин будцсан ч гэдэг юм уу? Ингээд ямар ч хяналтгүй, ямар тендергүй, ямар ч аудитгүйс энэ бүх зүйлийг ил болгоорой гэж. Тэгээд энэ зүйлүүдэд явж байгаа. Одоогор бол надад бол ажилчдыг халлаач гэдэг юм уу? Эсвэл Орос сургууль зогслооч гэдэг юм уу? Өмчнө гэдэг юм уу? Тэм тодорхой ямар нэгэн үйлдэлүүд харагдааг байгаа учраас би бол төвчээртэйгэр ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээж байна. Улсын хурлын гишүүн болоход тань ч гэсэн Эрдэнэ төлөвлөрийн тухай ярьж байсан таны тийм ээ санал болгож байсан зүйлүүд чинь сонгогчдод их нөлөөлж таныг бас олонхын санал авсан. Нөлөөлсөн гэдэг хайрцангуй л да. Яг нөлөөлсөн үү, нөлөөлөөгүй юу гэдэг бол зөвхөн яг тодорхой хэмжээнд нөлөөлсөн байхыг үгүйсэхгүй. Гэтэ бүрэн гэж би хэлж чадахгүй л да. Яг тэгвэл би чинь багаараа өрсөлдсөн шүү дээ. Би даагч байгаагүй шүү дээ. Би даагч байсан бол одоо нөлөөлсөн гэсэн. Монгол Ардын хувьсгалт намаас 71 хүн өрсөлдлөө. Нэгийг ч сонгосонгүй шүү дээ. Ардчилсан намаас 76 хүн өрсөлдлөө, 9-ийг л сонглоо шүү дээ. Тэгээд Ардын нам энийг өөрчилж чадна, шинчилж чадна. Одоо энэ хулгай зэлгээ юу гэдгийг тэрийг бойлуулж чадна гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр энэ бол нэг тийм нөлөөлсөн гэж хэлэх нь хайрцангуй ойлголт гэж би үзэж байна. Таад бас ганцаараа парламент Монгол Ардын хувьсгалт намын гишүүн. Хувьсгалт намаас бол ганцаараа. Ганцаараа байгаа. Парламент бол ганцаараа л да. Гэхдээ 100 мянган сонгогчтой байна. Хамгийн түрүүнд ер нь юу хийх боломжтой гэж та харж байна? Хамгийн түрүүнд ер нь парламент бол миний зүгээр харж байгаагаар бол 76 гишүүн парламентод оролцсноор бол нэг намаараа ялгардаад байдгүй л да. Бодлого бол тэгээд бодлого барьдаг хэдэг хүмүүс маань одоо юу гэдэг голлон аваад явдаг. Мэдээж хуулиа санаачлан ажлын хэсэгтээ орно. Тэгэл тайлан хийдэг ёстой ажлуудаа хийгээл цаашаа явах. Зүгээр жишээлбэл хамгийн сүүлд гэхэд дархан Эрдэнэт рүү томилтоор явж энэ хөгжлийн мэргэжилт иргэний хуулийн хэрэгжилтийн талаар ажиллаад ирлээ. Төсөвд тодорхой байр суурь илэрхийллээ. За тэгээд тойргийнхоо бас иргэдийн асуудлуудыг шийдвэрлэж явж байна. Мэдээж хэрэг парламент судалтай намын 2017 оны ерөнхий хэрэгжээ сонгуул бол нээлттэй л байгаа шүү дээ. Тэгэхээр энэ сонгуул ер нь яаж оролцох төлөвлөгөөг танай нам дээр яригдчих байгаа бол. Намын хувьд бол би одоо хэлж мэдэхгүй байна. Одоо ярих нь ч арай эрт байх гэж бодож байгаа. Зөвхөн яг хэвлэлд өгсөн манай намын тодорхой байр суурь илэрхийлж байгаа хүмүүсийн хувьд бол инквайр дарга бол ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй гэсэн нэгэнт өрсөлдөхгүй гэвэл тэнийг ч өрсөлдүүлэхгүй гэж ярьж ялээ. Би бол энэтэй 100% эсрэг байгаа. Өрсөлдөнө. Өрсөлдүүлнэ. Монголын ард түмэн өнөөдөр 2 сонголт хийсэн. Мэдээж парламентод судалтай болгох сонголтоо хийсэн. Мэдээж парламентын гишүүнийг сонгосон. Тэгэхээр парламент судалтай болсон юм бол судалтай байх эрхээ бүрий эдлэнэ. 3 сарын 1-нд гэж би зөвхөн одоо бол ерөнхийдөө тооцоолж байна. Гэхдээ яг хэлж мэдэхгүй байна. Ямар ч үйлээ гэсэн манай Монгол Ардын хувьсгалт намын ой болно. Өнөөдөр бол 90 оноос өмнө бүгд Монгол Ардын хувьсгалт намын гишүүн байсан. 90 оны дараа ардчилсан нам, одоо энэ яриад байгаа Ардын нам эднэр бол гарч ирсэн. Гарч ирээд нөхдөөд бол манан бүлгэл гэдэг бүлгэлэл энэ намуудыг залгисан. Тийм учраас ардчилсан намын жирийн гишүүн, Ардын намын жирийн гишүүд бол үнэхээр бол энэ улс орны төлөө санаа зовж маш их одоо энэ булхай зүйлийг мэдж байгаа учраас бухимдж байгаа. Харамсалтай дээр байгаа бүлгэлэлтэй өнөөдөр залгуулсан ба. Тийм учраас эдний бүгдийг нэгтгэж өөрөөр хэлэх юм бол шинжлэгдсэн Монгол Ардын хувьсгалт намаа сэргээнэ. Бүх хүмүүсээ одоо юу гэдэг гаруй хэсгээ цуглуулнаа. Багаар бодоход одоо юу гэдэг
энэ спортын буян тухай спорт залны 5,000 хүний одоо их хуралдаа гэдгийг хийнэ. 21 аймагаас төлөөллүүдийг оролцуулнаа. Хамгийн багаар бодоход Чингэлтэй дүрэгдэхэд 7,000 хүн одоогоор бол бэлэн байна. Гэх мэтчлэн ингээд ямар ч байсан ардын намд ч байсан уу, ардчилсан намд ч байна уу, тэр хүмүүс өнөөдөр үнний тал зогсох ёстой. 17 оны ерөнхийлөгчийг өнөөдөр зөвхөн нэг манан бүлэглэлийн дундаас нөгөө л нэг байдаг зурагдсан бянз шиг 26 жилийн те яригдгал хүмүүсээс биш, эрдэмтэй, номтой, хийсэн, бүтээсэн, хэлэх үгтэй олон хүмүүс хэлдэг штэ. Төдвийг сонгоцсон бол, төдвуугааг сонгоцсон бол ийм байгаа ч үгүй ч гэж. Төдвуугаа тэр үед хэн байсан? Сайхан эрдэмтэй, номтой тийм ээ хүн л байлаа штэ. Одоо тэгээд тэр сахалтай хүнийг сонгосноос болоо юу болов? Ямар их олон юм яригдчихээн. Тэгэхээр тэрийг нэг өөрчлөх цаг болсон. Одоо тэрэн шиг ард түмэн зөв хүмүүнээ сонгох баха. Зөв хүний төлөө бид явнаа. Нам гэдэг бол нэг хүний боддог бодол биш. Нэг хэсэг хүний шийддэг шийдвэр биш. Нам гэдэг бол эрх барих байгууллага нь их хурал. Их хурал гэдэг бол нийт гишүүдийн хурал. Би тэгж ойлгож байгаа. Тэгэх ч ёстой. Одоо өнөөдөр ардчилсан намдар юу гэдэг чим таны саяны хэлдгээр одоо тэр нэг хүний удирдлагын дор ажиллах биш тийм ээ, нийт гишүүдийн эрх шиг хамгаалах хэрэгтэй гэдэг зүйл ярьж байна. Монгол Ардын Хувьсгалт намдар юу энэ байдал юу ямар хуу байдалтай байдгийг танд Монгол Ардын Хувьсгалт намдар намрын ихэр яг ямар үүрэг даалгавар өгдөг вэ? Яг Монгол Ардын Хувьсгалт нам тэр дундаа намын дарга инквер дарга бол үнэхээр шилдэг улс төрчийн хувьд бол мөн. Тэгвэл нам гэдэг бол нэг институт байгууллага. Байгууллага гэдгийн хувьд бол би байр суурь бол тодорхой хэмжээнд илэрхийлсэн. Гэхдээ яг одоо үнэндээ бол хууль хяналтын байгууллага тэр хүнийг бас хавчин гадуурхаж, мөрдөн мөшгөж одоо юу гэдгийг те хэлмэгдүүлж байгаа үед нь ингээд бас нэг ингээд шударга ёсыг яриад те за одоо зарчим яриад ингээд нөгөө хүнийг бас улам хүнд байдалд оруулах гэж би их санаа зовж байгаа. Тэгвэл энэ юу гэдгийг ажил бол ажил, асуудал бол асуудал. Тэр утгаараа бол би бол өөрийнхөө хувьд бол байр суурь илэрхийлж байгаа. Монгол Ардын Хувьсгалт нам нэг гишүүнтэй байж болно. Тэгвэл 30,000 дэмжигчтэй, 30,000 гишүүдтэй. Тийм учраас өнөөдөр Монгол Ардын өнөөдөр та хэрвээ санаж байгаа бол энэ Ардын намын байрны хамгийн багаар бодоход 30% бол Монгол Ардын Хувьсгалт нам бүрэн өмчлөх хууль зүйн бүрэн эрхтэй. Яагаад гэвэл манай намын игэл жирийн гишүүдийн ихэнх нь энэ намдаа 30-40 жил татвараа тасралтгүй төлсөн хүмүүс байдгийг. Тэр хүмүүсийн ядаж тийм ээ ирэх гэж нэг юм байх хэвээр. Тэр утгаараа өнөөдөр энэ асуудал бол юу гэдгийг тийм ээ цаг цагаараа явнаа. Тэр утгаараа бол инквер даргын хувьд бол би одоогийн байгаа нөхцөл байдал сайнаар шийдэгдээсэй гэж зохиох ёсныхан тэр одоо юу гэдгийг хүмүүстэй би бол уулзаж, ярьж, тайлбарлаж явж байгаа. Одоо тэгээд Ардын намд 47 хүн байна. Тэр Ардын намын 47 бол инквер дарган гаргаж ирсэн одоо наачиг л гэсэн үг л дээ. Тэгвэл наачиг гэдгийн ялгаа нь юу гэх юм бол тэр хүмүүсийг бүгдийг баяжуулчихсан. Хөрөнгөтэй болгосон, мөнгөтэй болгосон. Тэр утгаараа тэр хүмүүс бол ачиг санаж энэ хүнд бас одоо юу гэдэг твдэж явахт нь твэнгээр, тэнхлүү явах нь тэмээгээр гэж энэ хилмигдүүлэлтээ зогсоох байх гэж би бүрэн итгэж байгаа, найдаж байгаа. Таныг улсын хурлын гишүүн болоход нөгөө оймсон тавчлагдсан нөхөр гараад ирлээ энэ төр янз бүрээр битсэн л дээ. Тэгэхээр энэ бүхэн дээр та юу ямар хариу өгдөг вэ? Хэрвээ та бүхэн санаж байгаа бол анх ярилцлага өгөхөд би хэлж л байсан. Эхлээд намаа тоохгүй ах уу. Дараа нь шоолно үз. Тэгээ муулна үз. Эцэст нь дагах баха гэж. Тэгээд тэр муулалтын үед л байсан л үгнүүд штэ. Би тэгтээ улс төрд нэгэнт орсон болвол надад нэг тийм жижиг сажиг үг, жижиг сажиг санаа, жижиг сажиг асуудал бол чухал биш. Тэр үтгэл жижиг хэмжээний алдаагч гэсэн хүн уучлах хэрэгтэй. Тэр утгаараа би бол өнөөдөр зарчмын байр суурьудаа илэрхийлэхдээ хэлжсэн. Жишээлбэл авилгалтай тэмцэнэ гэдэг бол жинхэнэ утгаар тэмцээч гэж би өөртөө хэлээд байгаа шүү дээ. Жишээлбэл 12 давхар байшинг 10 минутын дотор худалдаж авдаг хүн гараад ирлээ шүү дээ. Сайд болгохын төлөө. Тэгээд худалдсан хүн нь хамаа алгаа. Одоо яах вэ? Сайд болохгүй юмаа зараал үз. Авсан хүн нь хаанаасаа ийм мундаг одоо тэр бомт ид шидтэн бэ. Тэгээ авилгалтай тэмцэхийн зөрчилгүйгээл бичиг өгч яадаг. Энэ одоо зөв үү буруу юу? Гэх мэтчлэн иймэрхүү юу гэдгийг зарчмын юмнууд яриад байгаа юм л да. Тэрнээс хүний тухай, асуудлын тухай яриад яах вэ л гэж би боддог доо. Энэ хоёр
дараагийн уучлаарай асуучих тийм ээ. Одоо өмгөөлөгч өгөхөөр одоо цаанаасаа зохион байгуулалтаар өмгөөлөгч өгч яана л энэ төр гэдэг. Та зөвхөн өмгөөлөх хийх боломжгүй юу? Хууль эрх. Хуулиараа бол мэдээж боломжгүй. Зөвхөн миний хувьд хамгийн сүүлд юм да. Одоо 7 сарын 2012 оны 7 сард сонгуул дуусаад тэр үед болохоор би тангараа өргөөгүй. Ягаад гэвэл бас л инхээр даргын асуудлууд нэлээд нөгөө цэцээр явжсэн учраас хүлээ би 8 сард болсон. Энэ хугацааныг сарын хугацаанд би инх мандах гэж хүнийг нийслэлийн шүүхэд өмгөөснөөс хойш дахиж одоо юу гэдгийг тийм ээ тангараа өргөснөөс хойш дахиж өмгөөлийн үйл ажиллагаанаас хуулийн дагуу түтгэлцсэн байгаа. Зөвхөн ер нь бол хууль бусаар хүнийг өмгөөлүүлэх ирэхээр хангахгүй байгаа нь буруу. Тэр утгаараа би зарим хууль бус үйлдэлүүдээр бол би хатуу байр суурийг бол илэрхийлж байгаа. Эрүү зөрчлийн тухай хуулийг 7 сарын 1 болгочихлоо. Энийг та яаж хүлээж авсан? Яг эрүү та бүхэн хэрвээ санаж байгаа бол энэ улсын хурлд орж ирсэн ихэнх хуулиуд нь зарчмын зөрүүтэй санал нь хуулиасаа одоо юу гэдгийг давтсан байсан. Яг л тэрнтэй адилхан за эрүү зөрчлийн хууль энэ хуулиуд чинь хитрхи одоо нэг талыг барьсан. Хатуу хууль гэдэг манай элбэгдэр ерөнхийлөгчийн мөрөөдлийн хууль байсан шүү дээ. Тэгээд тэр хууль нь өнөөдөр яваал ингээ явж байгаа. Энэ дотор сайн юм зөндөө байсан. Авах юм зөндөө байсан. Гэхдээ нөгөө амьдралтай нийцүүлэх, нөгөө яриад байдаг тийм ээ. Одоо бүтцтэй хийх. Би бол юу гэж хэлжсэн бэ гэхээр эрх зүйн шинжилгээг 4 нөхцөл хангаж хийдэг юм аа. Нэгдүгээрт нь санхүүгийн нөхцөлөөр хангаж. Хоёрдугаарт нь хүний нөөц хангаж. Гуравдугаарт нь бол тэр юу иргэдийнхээ ухамсарыг дээшлүүлж. Дөрөвдүгээрт нь эрх зүйн хуулиа өөрчилж гэж. Гэтэл манад бол эрх зүйн хуулиа өөрчлөх тухай яриад байсан болохоос яг энийг хэрэгжүүлэхээр мөнгөний асуудал ямар байсан, байр савны асуудал ямар, боловсон хүчин ямар байсан. Тэгээд дээрээс нь юу гэдэг иргэдийн ухамсарын хүлээж авах чадвар ямар байсан. Нэлээд төвөгтэй байсан л да. Тийм учраас сая энэ хойшлуулсан асуудал дээр би зарчмын зөрүүтэй санал гаргаад унсан л да. Тэр нь юу гэвэл аль ч улсад хууль нь хүчингүй болоогүй бол одоо манай хуулийн дээр ч юм л да эрүүгийн байцаан шийдэх хууль болон эрүүгийн хуулийн дээр хууль буцаан хэрэглэх гэсэн ойлголт байдаг. Миний санаж байгаагаар бол эрүүгийн хуулийн 12 дээр байдаг шиг санаж байна. Тэр ямар заалт байдаг вэ гэхээр батлагдсан хууль нь шинээр батлагдсан хуулинд зөвөр би үгээр нь хэлж байгаа юм биш. Тэгтээ утгачлал хэлэхэд шинээр батлагдсан хуулинд одоогийн үйлчилж байгаа хуулиас хөнгөрүүлсэн заалт байвал шууд авч хэрэглэнэ гэж. Тэгэхээр шинээр батлагдсан хуулийг хойшлуулсан гэдэг чинь хүчингүй болгоогүй. Тэр дотор зөндөө хөнгөрүүлсэн заалт биш. Тэрийг одоо хэрэгжүүлээ ядаж нөгөө ялт хэвшдэг гэж хэлдэг. Шоронгоос тодорхой хүмүүсээ тийм ээ ялх малын хөнгөрүүлэх гаргаад эрүүгийн хэрэг биш байгаа бол тэрийг болиулаад ингээд 7 сарын 1 хүртэл явах ёстой л доо. Тэрнээс биш энэ заалт нь л жаахан буруу юм. Энэ зөв буруу ингэ яваад иж болохгүй. Тэр утгаараа бол хойшлуулж байгаа бол тэр хөнгөрүүлсэн заалтыг шүүх өөрөө ухамсараараа хэрэгжлээд явах хэрэг нь бүрэн байгаа. Ягаад гэвэл одоо энэ чи хараад бас шүүхтэй үнэхээр болсон юм бол тэрийг одоо хэрэгжүүлээсэй л гэж би хүсэж байна. Энэ эрүү зөрчлийн хуулийг инх хоёр гэдэг хүнтэй холбоо тайлбарладаг л да. Ерөнхийлөгч өрсөлдүүлэхгүй тул инглээ гэдэг. Би бол яг энэ бол одоо би зүгээр хоёр талтай гэж бодож байна. Нэг талаас яг ерөнхийлөгчийн сонгуультайг шууд хэлэхэд хэцүү л дээ. Яг тэгэхээр сонгуулийн хуулийн дээр гадаадад хэдчнээ хугацаагаар байсан үнийг болохгүй ч үл үнийг тийм бас байж байгаа шүү дээ. Зүгээр ер нь бол улс төрийн зорилго байсан үгүй байсан л баг л та. Тэрийг бол улс хуульч хүний хувьд бол улс төрийн зорилго байсан гэж ярихад бас дэндүү одоо юу гэдгийг өрөөсгөл болох баг. Миний харж байгаагаар бол эрүү зөрчлийн хуулийн дээр авах ёстой юмнууд нь хөнгөрүүлсэн нөхцлүүдийн нэгэнд баталсан юм чи одоо хөнгөрүүлсэн нөхцлүүдийг хэрэглээсэй л гэж би хүсэж байгаа. Монгол Ардын хувьсгалд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлчих лидер бий юу? Монгол Ардын хувьсгалд намаас хүн дэвшүүлнэ гэж одоо ярьдаг энэ системээс одоо бид нар татгалз. Яагаад вэ гэх юм бол хуулийн дээр за парламентын сонгуульд бол айл нэг намын гишүүн өөр намын гишүүн байжгаад дэвшүүлдэггүй. Тэр бол хуулиар байдаг. Ерөнхийлөгчийн сонгууль дээр бол альж намын гишүүнийг дэвшүүлж болдог. Бид намын нэр дээр гэсэн үг. Тийм намын нэр дээр буюу суудл үхийн нам нь дэвшүүл эрхэн л үүсэж байгаа. Тэр утгаараа өнөөдөр Монгол Ардын хувьсгалт нам гэдэг ойлголтоор бол дотор зөндөө хүн байгаа. За дээрэс нь юу гэдэг ард түмэн гэдэг ойлголтоор бид нар сонгож 17-ны ерөнхийлөгчд хүнээ гарганаа. Энэ дотор бол үнэхээр одоо юу гэдэг сая одоо ер нь бол манад бол олон байгаа шүү дээ гэж би хэлмээр. Бид нар өнөөдөр авдраа удлаагүй зөвхөн нэг ардчлалсан намыг хараад ардчлал гэдээ итгэд ардын намыг хараад тийм ээ одоо юу гэдгийг өнөөдөр
дээр 90 оны нөгөө хувьсгалт нам гэж итгээд ингэж явсны гайгаараа өнөөдөр цөөнхийн дарангуйлал буюу манангийн бүлэглэлийн л атганд орцсон байж тээ. Энийг болиулчих ёстой. Болиулахын төлөө өнөөдөр хамгийн гол нь зөв хүн чинь даруй идэх юм байна. Зөв хүн чинь өнөөдөр өөрийгөө илэрхийлдэг юм байна. Зөв хүн чинь ингээд юмны өмнө гараа үсчээд явдаг юм байна. Тийм учраас тэр хүмүүсийг бид нар гаргаж ирээд урамшуулаад дэмжээд ард түмнэрээ тэрийг гаргаад одоо чинь лодонгийн төдөв гэдэг шиг л тийм ээ бид нар гаргаад ирэх ёстой юм аа гэж л би бодож байна. Одоо парламент сууж байгаа нөхдүүдээс одоо нэг урвсан шарвсан гэж төлөөл инээтэй сонсогддог байх л та. Гэтэ юу гэж Монгол Ардын хувьсгалт намд орчоод парламентд суучаад намаас гараад одоо ардын намд орцсон хүмүүс байгаа шүү дээ тийм ээ. Тэр хүмүүст ер нь үзэл бодол яадаг вэ? Уу яхаа би бол одоо тэр хүмүүсийн өмнөөс ярих чих буруу л да. Би энэхөр даргыг бол би энэхөр даргад хэлжээсэ. Энэхөр дарга тэр биш даваг улаан гэж хоёр хүнийг сайдаар тавьсан зүг байсан. Мэдээж гишүүн байжгаад нам дээр орж ирсэн бол сайд бол. Гэтэ тэдний найзуудын дүүгийн, ах дүүгийн одоо хамаатан садангийн ингээд албан шал тавьснаас болоод сая 10%-ийнхаа юуг алдчихлаа. Зүрэ алдчихлаа. Тэр утгаараа өнөөдөр юу гэдгийг энэ бол тэр хүмүүсийн сонголтол байсан. Гэхдээ ардын нам бол үнэндээ боловсон хүчингүүг нь харагдлаа л да. Хүмүүсийг одоо урвуулдаг, шарвуулах нөгөө хоньны хулгайч гэдэг шиг л нам шүү дээ. Тэр утгаараа юу гэдгийг жирийн сайхан гişүүдээс дэмжихээс айгаал тэгэл өөр намын хүмүүсийг янз бүрийн амлал явсан. Тэгээд тэр намын асуудлыг бид яриад явах. Бид бол явсан хүний араас ер нь үг яриад хэрэггүй л гэж боддог. Явбал явна л үстэй. Энд чи үзэл бодлын л асуудал. Харин авсан нам нь ичмэр юм даа л гэж боддог. Тэ. Дахиад хэвчээж явчих юм билээ гэж. Уу яг одоо бид ч гэсэн нэг өөр намаас ингээл хүн ургуулаад одоо жишээлбэл мегомбийнх бол даргаыг өөрийнхөө нам руу уруулаад хэрэггүй штэ. Тийм үстэй. Тэрнтэй л адилхан. Хоёр нам эвсэх тухай бас нэг хэсэг яригдсан шүү дээ тийм ээ. Нам бол эвсэх ёстой гэдэг зарчим бол хатуу байсан. Би ажлын хэсэгт нь байсан. Одоо олон хүмүүс хэлдэг. Монгол Ардын хувьсгалт нам тэр үед эвссэн бол ядад нэг 20 судалтай гэж. Гэтэ асуудал нь альва нам болвол заавал нэг их хурлын гишүүнтэй болохгүй байгаа юм биш. Альва нам болвол өөрийнхөө үзэл бодол зарчмаараа явах ёстой. Монгол Ардын хувьсгалт нам байж байгаа яагаад нэрээсэлсэн. Сольсноосоо болоод ямар хуу одоо юу гэдгийг хүмүүс нэг талдаа гарсан, ямар хүний нэг талдаа гарсан гэдгийг бид нар бодох цаг болсон байхгүй юу? Ажилчин, малчин, сэхэтэн гэдэг бүлгээс энэ намын төлөөлөл байсан. Дараа нь одоо юу гэдэг долдоонуудын хэсэг бас нэг хэсэг өнөөдөр юу гэдэг албан тушаалын донтой юм шиг байж л байна. Тэгээ өнөөдөр одоо энэ томилгоо энэ янз бүрийн зүйлүүдийг харахад заримдаа би өстой урам угардаг. Би ямар сайндаа одоо нэг ажил хийгээд хийдгэлд тэр нөгөөг эн чинь манай хүн биш ээ, манай хүн гэж одоо хэлж зарим хүмүүсийн ажлаас нь халуулахгүй төлөө яваад шүү дээ. Яг бол хувьсгалт нам, ардын нам хоёроо ялхаа үлдсэн. Нөхдөө чинь энэ яг хувьсгалт нам байна гэж халах гээд нөхдөө зайлуул өрөвдмөр юм. Би ардын нам штайг уйлаад байгаа. Бараг. Гэхдээ уйлсан ч хүн байгаа. Би зөвхөн хүний нэр хэлээд явах. Тэгээ би хэлдэг байхгүй. Үгүй наадхаа битгий халаач дээ. Наа чи ман гэдэг штэ. Манай хүн биш. Ингэж зарим хүмүүсийн ажилтаа амьдралдаа одоо үлдээхийн төлөө бас энэ ардын намтай хилцээр хийж явж байна л да. Тэгэхээр зөвхөн энэ шившигтэй байдал алга болно. Өнөөдөр төрийн тогтвортой тогтолцоо бий болох хэрэгтэй. Инхийн тулд сонгуулийн санхүүжилтийн тухай хуулиа батлах хэрэгтэй. Өнөөдөр сонгуулийн намын санхүүжилтийн тухай хуулиа батлах хэрэгтэй. Намын санхүүжилтээ бид нэр хуулиараа нарийн зохицуулж чадаагүй цагт энэ олигархууд байсаар л байна. Эдний гар хөл болоо одоо болдог одоо долдоонууд байсаар л байна. Би сэраад гэж асуух гэж хэлээ. Өөрөөр хэлбэл юу гэж улсын хуралд нэр дэвших. За тэгээд төрийн албанд ямарваа нэгэн байдлаар их мэдлэлтэй болоход маш их хэмжээний авилгал өгөх ёстой. Мөнгө өгч ийж тийм ээ намын санхүүжилтэнд хувь нэмэр оруулж ийж одоо их мэдлэлтэй болдгоо гэдэг. Та тэгвэл тийм зүйлд оролцож ирсэн үү? Харин бурхны авралаар тийм юм харин гайгүй юм да. Ястаа нөгөө хувьсгал нам эрхлүүлсэн юм болов гэдэг шиг сая бол надад санхүүжилэхээр би нөгөө гишүүнийхээ за одоо нэрээр намдаа харин санхүүжилт өгөхөр боллоо шүү дээ тийм ээ. Нөгөө суудлах үе намын авдаг квотын мөнгө гэдэг шиг. Зөвхөн ер нь бол 90 оноос хойш одоо энэ намын дарга байсан бүх хүн нөгөөнийг ярддаг аргаараа төрийн албыг зарж санхүүжиж байсан. Одоо тэр үед дарга байсан хэн бэ дээ? Арчаас намаас байсан Дорилгожов байна уу? Элбэг Дорж байна уу? Миягон бинх бол доо инх хоёр дарга байна уу? Баяр байна уу? Яг хууль нь өөрөө инкээс өр гарцгүй. Та одоо зүгээр бодоод үзэлтэй нэг хүнийг сая төгрөгөөр цалинжуулъя. 10 хүнийг 10 сая төгрөг. 4 жилээр юу тэрийг
1 жилээр үржүүлээ 100 сая, 4 жилээр үржүүлээ 400 сая. 400 сая гэдэг чинь асар их мөнгө үстэй. Тэгэхээр тэр мөнгийг чинь тэр 10хан хүний одоо тийм ээ тэ нам гэж юу ах вэ? Тэр чинь тогтолцоо бүтэц. Тэгэхээр тэрийг чинь гişүүдийн хандив эсвэл одоо тодорхой хэмжээгээр тийм ээ үүрэг хариуцлага үүр гэдэг нэрээр одоо хатуу хуйлгаад албан шалал зарж л байгаа штэ. Тэр утгаараа би тэгж хардж байгаа тэднийг. Өөр гац байхгүй юм чи өөр яах юм. Та тэр ярилцах цаг өндөрчлөө. Бол маш их байсан боловч. Урилгыг мань хүлээж авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Тэгээд дараа нь цаг зав гаргаад хоёул ярилцгаар өргөжлүүлье. Тэгвэл за. Ярих юм байл хэлж. Зүгээр. За. За баярлалаа их үзэгчтэй. Өнөөдрийн зочин Улсын хурлын гишүүн Баасан хүү байлаа.